Ган төмөр сайдаа таны логиктой санал нийлэхгүй байгаа. Ядуурл буурж иж авилга буурна гэдэг логик байж болохгүй. Засаглалч нь сайжирж иж иргэдийн тэр боломжийг хулгайлаад байгаа тэр авилгач нь буурж үгүй болж иж ядуурл буурж тэгш хүртээмжтэй эдийн засгч өснөө. Энэ дээр хэдүүлээ ингээд маргаад ч юм уу олон талуудах хэрэггүй. Өөрт үнцэх гэж байхгүй. Ямар ч одоо хоёрдон л утгагүй ойлгомжтой зүйл байхгүй юу? Засаглал сайжирж иж дарга нарын энэ данхайсан бүтэц авилга авдаг тогтолцоог нурааж иж энэ авилгыг устгаж иж ядуурлчин буурах нийгмийн экосистем чинь гарна нэг. Хоёрдугаарт эрдэмтэн мэрэгдийн судлаачдыг ойлгож ин хүлээж. Гэхдээ энийг чинь хүлээгээд бид нар их ухаантай юм ярьж хугацаанд чинь зам тээвэргээд янз бүрийн байдлаар утаа дортог гээд иргэд амнасаа алдсаар байгаа. Энэ дээр засгийн газар ингээд нэг тийм шийдэмгийн алхаад явчих бүрэн боломж байгаа юм. Ерөнхий зургаар харахгүй тодорхой зарчмаар хэдүүлээ асуудалд хандъя. Цагаан төмөр сайд нэмж хариулъя. Тэгээд Эрдэнэ болд гишүүн өөрөө яг энэ ирэмбээр засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлаад 7 сар болж байгаа шүү дээ. Тэгээд 7 сарын хооронд та нэг энэ тухай ороод байрлалыг нь солиё гэдэм ямар учиртай. Тэр 7 сарын өмнө өөрөө саналаа гаргахгүй байсан. Наа засаглалын бодлогыг чинь 150 гээд 7 сарын өмнө батлахад саналаа оруулаад батлахгүй байсан. Тэгээ бид нар ингээд 7 сар, 6 сар, 5 сар, 3 сараар ингэж бодол санаагаа өөрчилдөг юм одоо болиё л доо. Засгийн газрын хөтөлбөрийг их хурлын гишүүн болгоно ширээн дээрээ тавиад яг тэр ажлынхаа араас бүгдээрээ явъя л та. Тэгвэл тэгээд нэг өдөр сэрээд нэг юм ярьдаг. Маргааш нэг ном уншихаараа өөр юм ярьдаг. Бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Эдийн засаг нь гайгүй болсон орон болгон тэр хугацаанд авилгаасаа холдсон шүү дээ. Тэнийг мэдэн бодлоод ядуу мөртлөө шударга ёстой улс гэж хаана байгаа юм? За Эрдэнэ болд гишүүн дахиад тодруулна. Төсөв хэлцэж ягаад хөтөлбөр хэлцэж ягаад энийг удаа дараа хэлж гормын санал хүртэл гаргаж ирсэн юм аа. Тэр бичлэг нь интернетээр байгаа. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд төсөв нийцж байгаа хэсэгтэр аудит бүрэн нэгтэлж чадахгүй байна. Нийцүүлж одоо дүгнэлт хийж чадахгүй байна. Ингээд өгөөч гэж байнгын хорооны хурал их хурлын чуулган дээр 3 удаа мэдгдсэн. Гинт зүүдэл сэрээд байгаа юм биш. Хэрвээ тэр бичлэгийг та үзэж чадахгүй бол миний өнгөрсөн 7-8 сарын цалинг бүгдийг хуу хаамж болно. Ажлаа хийгээ явж байгаа. Зарчмын шаардлага тавьж байгаа. Зарчмын шаардлага тавихаар азаргалаад, субъектив гомдоод хандаад байх шаардлага байхгүй. Авилга гэдэг зүйлийг өөрийг нь устгаж ядуурл буурд юм аа. Эдийн засгаа нэмэгдүүлэхээр ядуурл сайжирдаг гэдэг гол нь өнөөдөр бидэд мөнгө байхгүй ш байгаа байхгүй юу? Тэр байгаа мөнгө дарга нарын тансаглалд яваад байгаа учраас энэ дээр та нарц намыг удирдах байгаа баруун төвийн чиг баримжааг үзэл санаатай хүмүүсээс энэ дээр зоригтой дуурайч. Захим засаглал бол 70% өгөөж нэмэгдүүлнэ гэж байгаа. Эхлээд энэ